За анзаарч байгаа бол бань гэдэг ханз бол дандаа баримт бичиг албан ёсны ажиллагаан дээр хэлээд байгаа. Тэгэхээр бань ли гэдэг нь болохоор шийдвэрлэх, гүйцэтгэх, бүрдүүлэх энэ гэсэн үг байна. За жишээнээс илүү тодорхой харъя. Та去银行办理开户手续гэнэ. Тэр явсан хаашаа компани руу банк руу. За банк дээр очингуудаа бань ли бүртгэл хийлгэж байгаа, гүйцэтгэж байгаа, нэг юм шийдэж байгаа. Кайху шоушүү. Кайху гэдэг нь болохоор данс нээх гэсэн үг байна. Данс нээх. Тэгэхээр данс нээх баримт бичгийг гүйцэлдүүлж бүртгүүлэхээр банк руу явлаа. Дан гэхдээ инвэй учир нь яагаад гэвэл ван жи мартцсан гэнэ. За мартах гэдэг ханзанд жи буюу тогтоох гэдэг ханз явдаг шүү. Яагаад гэвэл та логикоор ингэ бодоод үз. Мартнаа гэдэг чинь ямар нэгэн зүйл тогтоох байсныгаа мартцсан гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр ханзных нь мартах гэдэг ханзан дотор жи гэдэг үг яваад байдаг шүү. Тэгэхээр яг хятад хэлний энэ ханз утга юмнуудыг харах юм бол маш логиктэй, маш зөв бүтэцтэй, зөв ер нь илэрхийлэмжтэй тийм хэл байдаг. Үл ойлголцол гарах магадлал айгүй бага. Яагаад гэвэл яг энэ ханз нь өөрөө утга агуулад байдаг учраас яг тэр утга айгүй төгс илэрхийлж гаргаж ирдэг. За тэгэхээр яагаад гэвэл мартцсан. Дайха авч явах. Юг шэнфэнжэн гэнэ. За шэнфэнжэн гэдэг чинь иргэний өмнөлхийг хэлдэг те. Тэгэхээр иргэний өмнөлхөө авч явахаа мартчихсан байсан учраас гүнзоо рэнюэн ажилтан нь 让他 түүнийг 第二天再来. За 2 дахь өдрөө дахиж ирээрэй буюу маргааш дахин буюу 2 дахь дахин хурж ирээрэй гэсэн. Тэгэхээр ран гэдэг үг энд яагаад орж байгаа? Тэр өөрөө дахиж ирэхийг хүсээгүй бусдаар үйлдүүлж байгаа хэв учраас ран орж байгаа тийм. За тэр ран бэ энтрийг ялгааг сурцгаа хичээл дээр илүү дэлгэрэнгүй тайлбарлана. За дахиад эхнээс нь явъя. Тэр банк руу явсан. Бүртгүүлэх, гүйцэлдүүлэхээр юг кайху гэхээр данс нээх шоушүү бичиг баримтыг бүртгүүлэхээр банк руу явсан. Боловч биеийн байцаалтаа авч явахаа мартчихсан учраас ажилтан түүнийг 2 дахь дахин хурж ирээрэй гэсэн. За байна ли бүртгүүлэх, гүйцэлдүүлэх. 现在很多政府服务都可以在网上办理. Одоо маш олон засгийн газрын үйлчилгээнүүдийг маш олон засгийн газрын үйлчилгээнүүдийг бүгдээрингийн интернет дээр зай ваншан байрлал зааж байна те. Хаана интернет дээр банли гүйцэтгэх кэй боломжтой болсон. Бу шуяв шаардлагагүй. Чинзы пайдвэ. Чинзы гэхээр өөрийн биеэр. Пайдвэ очирлож те дараалалд хүлээн зогсоож хүлээх шаардлагагүй болсон. Жиэшэнло шиминдэ шижэн маш ихээр бүр том томоор буюу маш ихээр жиэшэнло хэмнэж байгаа шиминдэ ард иргэдийн шижэн цагийг. За шижэн гэхээр зарцуулж байгаа цаг хугацааг шижэн гэж хэлдэг тийм ээ. За цаашаа явъя. Та шуяо зай чуфа чэн тэр шаардлагатай. Зай чуфа чэн гэхээр гарахаасаа өмнө, мордохоосоо өмнө, явхаасаа өмнө банли чэнжэн визага бүртгэл хийлгэх шаардлагатай. Бичгээр нь бүрдүүлж гүйцэтгэх, бүртгэл хийлгэх байна шүү. Чэнжэн жунсин визаны тэр төв нь гаусу та түүнд хэлсэн. Жишао дор хаяж, шуяо шаардлагатай. Лянжоу 2-7 хоног дор хаяж шаардлагатай. Тэгжээ цай нэгэн нэн наадав авч болох юм аа. За дав гэдэг нь болохоор хүрэх буюу аваад хүрээд байгаа буюу гартаа авна гэж хэлж байна. Тэгэхээр дор хаяж 2-7 хоног шаардчихж сая нэгэн шаардлагатай болж байгаа. Тэгэхээр тэгжээ цай нэгэн гартаа авч болох юм аа. За дахиад нэг жишээ харчээ. Жодиэн чэн тайшуу. Жодиэн зочид буудлын бүртгэлийн ажилтан тэ ресепшнл хэлэхтэй банли рүү зүй вандав ваншан 12 диан гэнэ. За банли бүртгэл хийж рүү орж амьдрнаа гэнэ. Тэгэхээр бүртгэл хийж өрөөнд орох тэр бүртгэл нь
Зүйвэн хамгийн оройдоо ваншаан шаардын орой 12 цаг хүртэл юм аа буюу орой 12 цагаас өмнө өрөөнд бол орох бүртгэл хэлгэж болно. Туйфан өрөөгөө буцаахтаа би шүү заавалжгүй зай жунгу шаардын өд дунд 12 цагийн өмнө цагаас өмнө ванчон дуусгах ёстой гэнэ. За ванчон гэдэг нь бүрэн гүйцэд дуусгах ёстой гэсэн үг. За өнөөдрийн үгс үг банли бүртгүүлэх, гүйцэтгэх, албан ёсны үйл ажиллагаан дээр дандаа байна гэдэг үг ороод байгааз анзааруул те. Хичээлээ сайн давтан сонсоорой. Тэгжиж шинэ үг, өгүүлбэрийн бүтэц янз бүрийн юмнуудаа маш сайн тогтоох болно шүү.